За гişүүд өдөр минь төргий. Тэгээд наран цогт даргын сонсгол илэрхийлж байгаа асуултанд хариулж байгаа байр суурьуд өнөөдрийн бас асуултанд хариулж байгаа гişүүдийн асуултыг бас анхааралтай сонсоо сууж байна. Тэгээд нэг зүйл дээр санал нэгдэхгүй жоох эргэлзээд байгаа нь тэр гадаадын банк оруулж ирнэ гэдэг дээр маш ихтгэлтэйгээр зөв гэж хэлээд байгаа юм л да. Тэгээд шалтгааныг хэлэхдээ мэдээж эрг мөнгөний их үүсрүү нэмэгдэн дээр нь банкны салбар төрсөлтөө үүсээд зээлийн хөв буурна гэд байх. Гэтэл яг бодит байдал дээр зээлийн хөв өндөр байгаа нь өрсөлдөөн байхгүй байгаадаа биш байгаад харагдаад байна. Манайх ч одоо импортогч улс учраас төсөв хэд тэлхээр валютын эрэлт нэмэгдээд төгрөгийг нь суларч идэг. Тэгээ инфляц нь өсөж идэг. Тэгээ засгийн газар нь байнга төсвөө жил болгон өсгөөд одоо сүүлийн 4 жилд хэд дахин өссөн. Төгрөгийн аншин төдий чинээгээр суларцсан юм үр дүнтэй. Ингээ инфляц өсөнгүүт нь Монгол банк нь бодлогын үгээ өсгөж хаяад ингээ банкнууд нь гадагшаа эрсдэлгүй баахан зээл олгож ирсэн дор бол өндөр өвөтэй Монгол банк руугаа шилжүүлэх маягтай. Ингээ зах зээлээс мөнгөө татах байдлаар инфляцийг хамгаална гэдэг ийм үйл ажиллагаа хийгээд ингээд үндсэндээ банкнуудын хөв өндөр. Тэгээд компаниудад зээл олдохгүй, аж ахуй нэгжүүдийн зээл олдохгүй юм нөхцөл байдал үүсэж байгаа. Тэгээ энэ дээр ягаад ийм өндөр ихтгэлтэй байгаад байгаа юм бэ гэж. Тэгээд энэ гадаадын банк орж ирэхийн эрсдэлтэй талууд бас бий л дээ. Жишээл эдийн засгийн хараат байдал нэмэгдэнэ. Дотоодын банкны зах зээлд эрсдэл үүснэ. Тэгээ наран цогт дарга хэлж байгаа нь төрийн биш одоо хувийн арилжааны шинжтэй банкнуудыг оруулж ирнэ гэдгээрээ тэр нөгөө эдийн засгийн тусгаар тогтнолтой холбоотой асуудлыг бол аюулгүй байдлыг хангачна гэж үзэж байгаа шүү. Гэтэл үндсэндээ бол эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг нь тэр төрийн өмчт банк байна уу, арилжааны банк байна уу гэдгээс үл шалтгаалаад манай дотоод асуудал байна. Тэгэхээр энэ дээр яагаад ийм их ихтгэл өндөр байгаа вэ гэдэг дээр та нэг тодорхой тайлбар хэлээд гэж. Эрсдэлтэй хүлээн зөвшөөрч гинөө. Энэ эрсдэлтэй талууд олон байгаа. Эрсдэлтэй талуудыг ер нь өгж бодож гадаадын банкуудыг оруулж ирэх нь. Зөвхөн зээлийн хөв бууруулах зорилгоор оруулаад ирчихээр энэ дэр чинь асуудал үүсэхгүй. Зээлийн хөв бууруулах нь явж одоо засгийн газрын л энэ төсвийн бодлогын л асуудал байгаа. Тэгэхээр Монгол банкны ерөнхийлөгч гэдэг бол зүгээр ингээд засгийн газрын төсвөө төлөө инфляц өргөдөд нөгөө талдаа Монгол банкны ерөнхийлөгч нь Монгол банк нь ингээд бодлогын хүүгээр зүгээр жонглордоо суудаг биш илүү нөлөөлдөг байгаасаа гэдээ одоо олон гишүү загч ийн л. Тэгэхээр энэ дээр ямар бодолтой байна вэ? Наран цогт нэр дэвшигч хариулна. Лотосон богшин тэнтэй санал нэг байна уу? Таны яг зарчмын санал зөв. За ерөн зүгээр энэ ингээ манай чуулган бол олон нийтэд нээлттэй явдаг. Гадны олон улсын байгууллага, гадаад хөрөнгө оруулагч бүгдээрээ бас анхаарч идэг. Тийм учраас би бас ингээд төв банкнд нэр дэвшигчийн хувьд айлуулах захиргааны арга, гадны хөрөнгө оруулалтыг хаах боох асуудлыг бол ярихаас би цэрлээд байгаа. Ерөн зүгээр таны яг болгоомжилж байгаа асуудлыг бол би бас бодож байгаа. Цэр судалгаатай бол бас төв банкны судалгаа байгаа гэдэг итгэлтэй байна. Ажлаа хүлээж авбал би очиод нарийн танилцсан. Мэдээж энэ тал бол эмзэг асуудлыг ойлгож байгаа. Зөв би бол ямар байдлаар ерөн зарчмын хувьд бол Монгол улсын энэ бид бол ингээд захиргааны зах зээлийн зарчмуудыг эвдэх тийм ээ. Захиргааны аргаар хүү тогтоох, гадны хөрөнгийг үргээх, иймэрхүү одоо мэддэгдэл зарчмын байр суурийг одоо хариуцлагатай албан тушаалтан бол барих ёсгүй гэдэг ийм зарчмын байр суурийг маань та ойлгоорой. Хоёрдугаар тэр бодлогын өгөр жонглордод суудаг гэдэг асуудалтай чинь бас санал нэг байгаа. Бид нар энэ дээр өөрсдөө төсөв батлагдах үед, мөнгөний бодлого батлагдах үед их хурал тэр дундаа эдийн засгийн байнгын оронд асуудлаа маш нарийн судалгаа дэлгэрэнгүй танилцуулж асуудлаа бид нар бодиттой ярьж зөв шийдвэр гаргадаггүй. Тэгээд дараа нь биенийг муулдаг, эсвэл хаалгаа ачаад бид нар даасаа хараат бус штэ гэж суугаад байж болохгүй маа л гэж би боддог. За, лотосон богшин тодруулъя. За тэгээд ардчилсан намын зүгээс бол ер нь ингээд төсвийн хийдэлэл төсвийн өргөө зардлуудыг багасгах шаардлагуудыг одоо удаа тариа тавьсаар өнөөдөр гүрж байгаа. Тэгээд энэ их хурлын танхим, чуулганы танхим
энэ засгийн газрын хуралдааны танхимаас худлаа ярихыг болиулмаар байна. Одоо энэ дэд сайдыг томилдог дээр Монгол улсын засгийн газрын танхимаас худлаа ярьж байна. Их хурлын чуулганы хуралдааны танхимаас гишүүд нь худлаа ярьж байна. Улаан цам хуурам эхэлж байна. Жишээлбэл тэр бүтээмжийн хяналтын гэдэг байгаа менежерчин компаниас цалин авдаг болохоос төсвөөс цалин авч байгаа тэр төсвийг хэмжиж байгаа юм ерөөсөө биш. Энэ худлаа ярьсандаа энэ засгийн газар энэ ерөнхий сайд саяны хэлсэн энэ их хурлын гишүүд Монгол Ардын намын гишүүд бүгдээрээ өөрчлөлт гоох хэрэгтэй. Хуурам эхлэх ажиллагаа хийж байгаагаараа. Энэ төсөвдөө ерөөсөө хамаагүй. Тэр компаниас цалин авдаг. Одоо харин 16 дэд сайд бол төсвөөс цалин авна. Одоо төсөвт 100 төгрөгч байхгүй. Тэр бүгдээрээ өөрчлөлт гоох хэрэгтэй. Энэ танхимаас ядаж худлаа